Яасан бацхан уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар шоколадны билүү гэртээ хэлбэр хийх аргыг хуваалцуулна. Шоколад 250 г ашиглана. Бүгдийн жижиг эрчин цэцгийн тос 125 г. За адилхан бас жижиг эрчин явуулна. За бүгдийн нэг боол хийж агаад за буцалж байгаа усан дээр хийгээд орчихно. За тэгээд үүнийг сайтар утгаад явуулна. За дотор нь ус уруулж болохгүй. Нэлээд сайтар ингэж маш гоё гэлтхэн өнгийн артал нутаад өгнө. За өндөө 3 шиг ашиглана. За шар цагаанаар нь хуваагаад за бур сагаар 2-3 цайны албах юм. За үүнийг гар миксерээр сайтар утгаа авчна. Энгийн миксерээс утгаад бас юм цав цагаамтал нь гоё хөөс гартал нь утгаад өгнө. За өндөгний шартай гэсэн сахар 2-3 цайны алба хийгээд за сайтар утгаж байгаа. За ингэж буцалж байгаа усан дээр бас үүнийг тавиад за утгангаа ингэж маш гоё цагаан болтол ингээд баг зэрэг гал оруулна гэсэн үг. Тэгээд утгаж байгаа буцалж байгаа усан дээр шоколадаа игээд баг зэрэг хайлуулж агаад за маш гоё өнгө гартал нь ингээд утгаад өгнө, хайлуулад өгнө. За тэгээд шоколадан дээр түрүүчийн утгасан өндөгний шараа хийж утгаад за хөөстэй өндөгний цагаанаа ингэж хийгээд маш сайхан утгаад өгнө. За тэгээд хэлбэрт том хэвэнд бас оруулж болно. За тэгээд түүнд бэлгэлэх бол ингэж жижигхэн хэвэнд хийгээд хийж бол бас их нөөдлийн зүгээр. За тэгээд сайтар ингэж зогч байгаад за тэгээд үнсний скотч тавиад за үнийг хөргөчөнд сайтар хөргөнө. За тэгээд нэг 2-3 цаг хөргөнө. Эсвэл яарч хөлдөгчөнд хөргөж болно. За тэгээд энэ дээр нь ингэж янз бүрийн зурхын тулд энэ цаасыг ингэж хичээж авч жагаад нэг гурвалжингаар хичээж авч жагаад за ингээд 2 долоор хурдан тураа ингэж барьж жагаад сайхан ороогод ингээд ийм шоколадаар бичгэд ийм юм хийчихнэ. За тэгээд шоколада 30-50 г цагаан шоколадыг халуусан дээр ингээд хайлуулаа явуулна. За тэгээд нэлээд өтгөн болоод хайлж өгөхгүй бол жохон сүү юм ус нэмж байгаад ингээд хайлуулж болно. За тэгээд дөрөвчин хийсэн за ийшээгээ тэгээд шоколада цагаан шоколадаа игээд за шоколадны билуугаа хөрснийхаа дараа за ингээд дуртай юм ингээд зураа авчнаа. За ерөнхийдөө бол ингээд иймэрхүү төрлөөр зурсан. За дээр нунтаг какао асгаад за ингээд маш энгийн бөгөөд гоё билүү шоколадны билүү бэлэн боллоо. Та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаалан хандсан та бүхэнд баярлалаа.